Одоо ингээд үндсэндээ 18 оноос эхлээл энэ өхрийн аж ахуй эрхлээд сүү үйлдвэрлэл явуулж байна. 100 гаруй өхөр байна. Үүнээс бол одоо нэг төлөлөх хийлдэгч нь болохоор нэг 60-аад өхөр байгаа. Тэгээд өсвөр өхрөттэйгээ нийлээд бол 100 гаруй өхөр одоогоор малж байна да. Бас ерөнхийдөө саалсан хүнсний ус үндэсний хөдөлгөөний дараа одоо энийг юм бол одоо хамгийн сайн ойлгож байна. Өнөөдөр бол ерөөсөө л хүн эрүүл хүнсээр л тийм ээ эрүүл аж төрх болохоор одоо энэ чи хүнс гэдэг бол хамгийн чухал бүтээгдэхүүн. Одоо хамгийн гол асуудал. зээлэнд хамрагдав. Зээлэнд урьдчилан амрагдсан. Урьдчилан амрагдсан. Мэдээ нэг 130 сая төгрөгийн зээл авсан. Тэрүүгээр би одоо өөрийнхөө дэд бүтц болон энэ сүү хадгалах, таанк, савлага, ариутгагч бусад эд зүйлүүдээ бол өнцөг хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл авсан. Ямар үйлдвэр өхрөө вэ? Голчлон алуутай үйлдвэрэл өхрөөд байгаа даа. Эдгээр дунд бол одоо ганц нэг сементал шалтгаалan ийм өхрөөд байгаа. Энэ жишээ нь алуутай үйлдвэрийн өхөр. Сүү махны чиглэлийн хосолмол одоо ашиг шимт гэж үзэж байгаа. Зээлээр нь ямар бүтээгдэхүүн гарч байна? Одоо дид гэх юм уу, сар гэх юм уу, мах хэдүү, сүү хэдүү? Тэг ер нь голчлон ерөөсөө сүүний үйлдвэрлэл явуулж байна. Эндээс ерөөсөө одоо юу гэдгийг илүү гарсан эрд төлүүдийг бол одоо мах бэлтгэл хийдэг хүмүүст худалдаалах юм уу? Өсвөр одоо тийм үржлийн малуудыг нутгийн иргэдтэй худалдах ийм байдлаар явж байгаа. Яг ийм аж ахуй эрхлэхэд бол зуд бол сайн бэлтгэл авах бол зуд гэдэг юм нөлөөлөхгүй шүү дээ, тийм ээ. Ер нь бол аж ахуйд бол одоо тэр нь илүү хамгийн гол нь тий эрсдэл багтай. Тий. Одоо бэлчээрийн мал аж ахуйчинд хэцүү байгаа шүү дээ, тий. Одоо байгалаас даан хараад болохоор тийм ээ. Одоо аж ахуй эрхэлж явахд бол мэдээж хоригдл үүсгээд банцангаар одоо хөрөнгө оруулалт хийхэд бол хүндрэлтэй байдаг. Энийг гол шийдэж байгаа асуудал байна. Өсвөр зээл. Тэр тусмаа одоо хүүний хөнгөлөлтөө ч гэдэг юм уу хугацааны урттай энэ зээлүүд маань бас бидний аж ахуй эрхлэхэд их тус нэмэр болж байгаа л да. Нөгөө талдаа сайлж олдохгүй гэсэн асуудал хүндэжсэн л да. Тий. Танайхаар хэр сайлчин байна? Одоо энэ олон өхрийн чинь яаж сайх юм? Тий, ажил хүчний асуудал өнөөдөр ерөөсөө манай дээр гол асуудал шүү дээ. Тий, хүндрэлтэй. Тий. Тэгээ яг хуу ерөнхийдөө дид үсцээ ингээд шийдээ цахилгаан тогтоо болчингууд нь бас ч гэж гайрцсангуу технологи нэвтрүүлж байна тийм ээ. Үгүй ядаж цахилгаан салдвараар саана ингээр чинь хөдөлмөр хөнгөвчлөөд ирнэ. Үгүй ядаж одоо худаг мадэрэ дээж гэж чинь тийм ээ. Дэрэгдээ усалчих. Тэгэл одоо юу гэдгийг энэ ялгац бас ч гаргахад хүртэл одоо юу гэдгийг нэг цахилгаан хичээний мотоциклээр гарах энэ бүгд маань одоо эдийн засгийн хувьд хэмнэлттэй хоёр дэж нөгөө ажиллагчдаа ч гэсэн одоо бас арай өнгөлттэй болоод ирж байгаа юм л да. Бүр хамгийн гол нь тавраг твэрэг сайтай тийм ээ. Байвал нөгөө орооно тий тухайн хугацаанд ороод хийл авалт нь бас чигдрээд. За түүнээс одоо юу гэдгийг зохиомжлолт гэдэг юм уу тий бусад тийм хэлдүүлгийн ажил бол хийгдэхгүй л байгаа л да. Ерөнхийдөө л ердөө хэлдүүлгээр л явж байгаа. За энэ тоглолтнууд бүр наа чин бол одоо бага ингээ нөхдөд. Энэ бүр жижиг нь ялхууд нь байгаа. Энэ одоо энэ гарсан тийм биш. Тэ жижиг нь нөхдөд нөө. Хэдэн сартай юм. Тэгээд ер нь тэгээд хангалттай байна уу? Хангалттай одоо ингээл би үндсэндээ нэг 6 сар гартал тийжээдгээ. Тий. Тэгэхээр үндсэндээ нэг жилийн 9 сар 271 300 тоног тийжээж энэ да.